Америкт бизнес эхлүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд туршлагатай хүчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн санхүүгийн асуудлаа бүрэн хариуцуулах санхүүгийн зөвлөх компанид ханд. Америкийн бизнесийн татвар маш олон шатлалтай учраас татварын талаар эхлээ сайн судлахгүй бол бизнес зээл авах зэрэг үйлчлэгээ авах нь хэцүү. Америкт орлогын татвар төлөхөөс гадна худалдааны татвар мөн төлөх ёстой болдог. Америкт интернет сайн хөгжсөнтэй уялдаад худалдааны бизнесүүд онлайнаар захиалга, худалдаа хийж нэлээд бизнесүүд хаагдахад хүрч байна. Онлайнаар борлуулах ямар боломж байгааг судлаарай. Энд бизнесийн гол маркетинг вебсайтаар явдаг болохоор бизнес эхлүүлэхдээ компани вебсайтаа сайн хийх хэрэгтэй. Сайтын мэдээлэл нь харахад ойлгомжтой, нуршуу биш, үг өгүүлбэр нь тодорхой, их хэмжээний сайн чанартай зурагтай байх нь чухал. Америкийн хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүнд үнэ хайрладаггүй. Тэдэнд тухайн бүтээгдэхүүн хаана хийсэн чухал биш, хэр чанартай вэ гэдг нь гол. Энэ бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэсэн бэ гэдгийг танилцуулах нь хэрэглэгчийн итгэл үнэмшлийг татах гол маркетинг болох боломжтой. Америкийн зах зээл рүү нэвтрэхдээ партнершип байдлаар тухайн зах зээлийг сайн мэддэг, санхүү, эрх зүйн ойлголттой хамтрагчтай нийлж бизнес хийх нь хугацаа хөрөнгө оруулалт сайн юм. Хамтрагчтай байхын давуу тал их. Хамтрагчаа зөв сонгож хамтрагчтай итгэх нь чухал. Америкт хоёр зүйл туйлын үнэн байдаг гэж ярьдаг. Америкт төрсөн бол татвар төлөх нь үнэн, өгөх нь үнэн. Энэ бизнес хийж байгаа бол татвараа цаг хугацаанд нь зайлшгүй төлөх ёстой. Монгол улс, Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд байрладаг. Одоогоор Америк энэ хоёр улстай таагүй харилцаатай байгаа учраас Монгол улстай бүх талаараа таатай харилцаатай байх нь зөв стратеги. Монгол улстай таатай харилцаатай байх нь Хятад улсын харилцаанд эргээр нөлөөлөх магадaltaй гэж үздэг. Өмнө нь худлаа, бизнес, улс төрийн асуудал хоёр тусдаа асуудал байдаг гэж үздэг байсан бол энэ хоёр харилцан огтлолцож байдаг гэдгийг бид бүгдээрээ харж байна. Тэгэхээр Монгол ноолуураас эхлээд Монгол бизнесүүд энэ харилцааг бизнест ашиглах хэрэгтэй. Монгол ноолуур Америкийн зах зээлд орж ирэхдээ онлайнаар худалдаалах уу, худалдааны төвд орох уу гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Худалдааны төвөөс эхлэх гэж байгаа бол American Nordstrom, Macy's зэрэг сүлжээ том моолуудад сүүлийн үед дотроо төрүүлсэн хэсгүүдэд хуваагдж түүндээ анхаарч ажиллаж байгаа хандлага гарч байна. Тэгэхээр тэр хэсгүүдэд нэвтэрч орж ажиллавал давуу талууд их үүснэ.